Цахилгаан дулааны үнийг нэмсэн нь инфляц хөөрөгдөхөөс өөрөөр ямар нөлөө үзүүлв? Улсын төсвийн 2 дугаар сарын төлөвлөгөө биелж орлого хэвийн байна гэлээ. Эрх баригч шийдвэр гаргагчдын сайхан үгс олширхын хэрээр хүнсний дэлгүүр дэх үрийн дэвтэр зузаарсаар. Ирэх сараас хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 240 хувиар нэмэгдэнэ. Бүгд найрамдагтад ард улсын хиймэл оюун хөгжүүлэгчид дахин захиур хагаллаа. Оройн мэдрэг үзэгчдээ Тэнгэр телевиз сая дурдсан болон бусад мэдээг 7 мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Эрчим хүчний реформыг тог цахилгааны үнийн нэмэгдлээр эхлүүлсэн засгийн газрын ээлжит гинтийн бэлэг задарсаар байна. Ирэх 5 дугаар сараас дулааны үн 85%-аар нэмэгдэнэ. Харин намраас халуун хөт усны үн бас л дагаад өснө. Үр дүнд нь инфляц 2 оронтой тоо руу орж олж байгаа хэдэн цааснаас хомслох үр төлбөрүүд нэмэгдэж, өгч байгаа татвар нь амьдралд дэм болохгүй нөхцөл рүү түлхэж байна. Үн нэмэгдэл байдаг өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлт авчирсныг энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрийнхөө эхэнд хөндөж байна. Инфляц Монгол банкны зорилттой түвшнийг давж сүүлийн 3 жилд үзээгүй тоог харсан нь саяхан. Өнгөрсөн жилийн үдээд инфляц 7%-тай гарч 7 сарын турш энэ түвшинд хадгалагдсан юм а. За ингээд тог цахилгааны үн нэмэгдэх сураг дуулдаж Монгол банкнаас эрчим хүчний үнийг 30%-аар нэмэгдүүлэх шийдвэр гарсан тул инфляцид үсрээд л 1.7-оос 1% дарамт ирнэ гэсэн тооцооллыг гаргаж байсан юм а. 11 сарын 1-ээс эхлээд одоо хэрэглээний цахилгааны үнийг 30%, одоо дулааны үнийг 50%-аар гээд нэмэхээр ийм шийдвэр гарч байгаатай холбогдуулаад тооцоо судалгаа хийсэн. За ерөнхийдөө 0.7-оос 1% орчмын инфляцийн ийм дарамт гарчих юм байна гэсэн ийм тооцоол байгаа. Тэр утгаараас тэр бидний анхны инфляц бол энэ ондоо бол нэг 6% орчим байх болов гэсэн төсөөл байсан бол одоо саяны үнийн одоо суурь үнийн чөлөөлөлтөй холбогдуулаад бас энэ 0.7-оос 1% ийм одоо засварыг бол оруулсан. Энэ бол өнгөрсөн оны 9 сарын сүүлээр хэвлэлд өгсөн ярилцлага. За тухайн үед инфляц 7% хүрч байлаа. Монгол банкны хийсэн тооцоололоор бол 2024 онд инфляц ихтэл 8% хүрэх ёстой байв. За гэвч энэ төсөөлөл даруй нэг нуларч оны төгсгөлд 9% хүрсэн юм а. За төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилготой Монгол банк олон төрлийн үзүүлэлтийг харгалзан үзэж нөлөөллөө тооцож мөнгөний бодлогыг тодорхойлдог. Гэвч шийдвэр гаргагчид олонний хил амнаас айж тог цахилгааны үнийг зарлахдаа анх хэлсэн тоогоо өөрчилснөөр эцдээ 30% байсан нь 85% болж таарсан. Үүнийг ч салбарын сайд нь хүлээн зөвшөөрчихсөн. Ийхүү худал тоог хийж үн нэмсний өөр нөлөө иргэдийн халаасанд мэдрэгдэж байна. Өнгөрсөн 4 сарын дотор 1 литр суу 233 төгрөг, харин атар талах 105 төгрөг, байцаа 333 төгрөгөөр өслөө. Харин ургамлын тос 465 төгрөг, өвхрийн цулмах 2789 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэвч тог цахилгааны үн нэмэгдэхээс өмнөх 4 сарын хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үн 50-аас 60 төгрөгөөр л өсдөг гэжээ. Өсөлтийн хурд нь ийхүү 10 дахин нэмэгдсэн байна. За дүрлцэн галыг унтраах бус өдөөх арга хэмжээ цаашдаж үргэлжилнэ. Өнөөдрөөс 50 хоногийн дараа дулааны үн 85%-аар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл 1 м2-нд 506 төгрөг байсан дулааны үн 1012 төгрөг болно. Ингэснээр 80 м2 талбайтай орон сууцнд амьдардаг айл сарда 40 мянган төгрөгийг төлдөг байсан бол 80 мянган төгрөгийг төлөхөөр болж байгаа юм а. Ийхүү эрх баригчид өөрсдийн гараар эдийн засгаа татан унгаж, иргэдийн амьдралаас тасарсан шийдвэрүүдийг ээлж дараалан гаргасаар байна. Гэтэл Төв банк юу хийж байна вэ гэдэг нь асуултын тэмдэг мэт байна. Инфляц зорилттой түвшинд хадгалагдаж байна. Валютын нөөц хангалттай байна. Эдийн засаг өсөлттэй байна гэх зэрэгээр бүх юм сайхан байгаа мэтээр олон нийтэд ойлгуулсаар үтийг хүрсэн. Гэтэл гинтхэн л нөхцөл байдал хэцүүдлээ гэж хэлээд бодлогын хүүгээ огцон өсөхөөс өөрөөр юу ч хийсэнгүй. Энэ нь Монгол банк засгийн газраас хараад бусаар ажиллаа хийж чадаж байна уу гэх эргэлзэхэд хүргэж байгааг хууль тогтоогчдын төлөөлөл шүүмжилж байна. Засгийн газрын алтай шийдвэрүүдийн араас Монгол банк галыг нь унтрааж шавхайг нь цэвэрлэж байгаа мэтээр ажиллах болсныг олон нийт шүүмжлэх боллоо. За уг нь Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогын шийдвэр нь улс төрөөс хамааралгүй мэргэжлийн байх ёстой. За ингэж байж л урт хугацаанд инфляц тогтвортой байх нэг гол нөхцөл бүрддэг. Зарим манайд улс төр ямар байхаас шалтгаалж Монгол банкны бодлого хэрэгжиж байна. Монгол банкны зүгээс бол одоо төрийн зохицуулалтын мараа үйлчилгээний гаргаж байгаа шийдвэр нь өөрөө тодорхой хэмжээнд одоо яг ямар үед одоо
аяд зөөлөн маягаар гэдэг л шүү дээ. Тэгж явах юм бол нөлөө бол бага байна л гэсэн байдлаас харж байгаа. Тэгэхээр бол огцом шийдвэр гаргахгүй байвал сайн бахаа л. Энэ ер нь засгийн газраас Монгол банк хараа тусаар ажиллаж байна. Ялангуяа төсөв төлсөнтэй холбоотойгоор импорт нэмэгдээд энэ чинийгээр инфляц өөрөгдөж ин гэдэг тайлбар шиг эдийн засгчид өгдөө шүү дээ. Тэгээ ер нь бол яг л тэр өнцгөөс л биднээсээ одоо бодлогын хүүгээ хадууруулж байгаа шийдвэр бол тэгж л гарч байгаа шийдвэр л дээ. Монгол банк засгийн газраас хараа тусаар ажиллах ёстойч хараа тэмшгээр ажиллаж байгааг зарим улсын их хурлын гишүүд хэлж байна. Монгол банк бол энэ дээр бол одоо жишээл засагт одоо бас тодорхой хэмжээний зөвлөмжүүдийг өгөөд те яг бие даасан байдлаар за та нар одоо энэ төсвөөс ингэж хамаагүй тэлж болох гэж гэх юм уу те бид нар бол одоо орлого зарлага хянах хэрэгтэй гэдэг байдлаар нэлийн тийм шийдэмгийн улс төрийн манлайлалтай ажиллах ёстой байсан боловч бас өнгөрсөн хугацаанд бас тийм улс төрийн манлайлал бол харагдсангүй шүү дээ. Тэгсэрнээ ингээд яг нэг юм тулцсан газар одоо жишээл бодлогын үгээ нэмэх төдий алхмууд хийгээ сууж байна. Монгол анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь 6 жил боловч бүрэн эрхээ дуустал нь ажилласан нэг л ерөнхийлөгч байсан нь Чулуунбат юм. Бус нь 2-4 жил болоод ихэнхдээ өөрийн хүсэлтээр ажиллаа өгч байжээ. Энэ цикл нь улсын хурлын сонгуультай уялдаатай байдаг нь бүрч сонирхолтой. Харин энэ удаа ерөнхийлөгч лав гүсрэн бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээж ажиллахад хэдхэн сар л үлдээд байна. Энэ нэр хоригч нам сүүлийн хэдэн жил дараалан солигдоогүйтэй холбоотой байхыг ч үгүйсэхгүй юм. Төсвийн орлого тасалдаж тодтгол хийх эрсдэл үүсэхгүй гэх санаа зовнил хэн бүхэнд байна. Харин сангийн сайд жавхлан энэ асуудалд сэтгэл амар байж болно гэж өнөөдөр мэдгдлээ. Учир нь төсвийн 2 дугаар сарын төлөвлөгөө 4.2 их найд төгрөгөөр биелж орлого хэн байгааг хэллээ. Хэдий төсвийн орлого зарлаг хэвийн байгаач тодтгол хийх эрсдэл ойрхон байгааг эдийн засагчид улсын их хурлын гишүүд санаасаар байгаа юм. Тэгвэл төсвийн тухай хууль тодтгол хийх хэд хэдэн нөхцөлийг тусгасан байдаг. Тодорхойлбол орлого тасарсан эсвэл зардал нэмэгдснээс төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3%-аас давбал тодтгол хийхээр тусгажээ. Энэ жилийн төсөв алдагдaltaгүй батлагдсан учраас орлого дутснаас болж алдагдал үүсэх эрсдэлтэй гэсэн. Иймд төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 3% буюу 3 их найд төгрөгөөр дутсан нөхцөл төсөвд тодтгол хийнэ гэж тайлбарлалаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол бага одоо хэмжээгээр буурсан байгаа. Гэхдээ энийг одоо шалтгааныг та бүхэн тайлбарлая. Юу вэ гэхээр 2023 оны төсөв мань өөр ашигтай гарч ирсэн. За ингээд зарим одоо 2023 оны жилийн эцсээр орж байсан орлогууд маань өнгөрсөн 24 оны 1-р сарыг одоо давж одоо төсвийн орлого төр бичигдэж байсан. Тийм учраас 2024 оны одоо 1-р сарын орлого бол нэлээдгүй одоо өндөр гарч ирсэн. За энэ жилийн хувьд бол 2024 онд бол бид орлогоо нэлээд шахсан. За тийм учраас 25 оны 1-2 дугаар сарын төсвийн орлого маань яг орох ёстой потенциалны орлогын хэмжээнд явж байгаа гэсэн үг. За ингээд төлөвлөгөөнийхөө дагуу 95% гүйцэтгэлтэй явж байна. Энэхүү сангийн сайд төсвийн тодтгол хийх талаар ярих нь эрт байгааг хэллээ. Гэсэн ч олон улсын худалдааны тарифууд өдрөөр өөрчлөгдөж тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед дотооддоо хариу арга хэмжээ авах шаардлагатай болж байгааг учрал сайд хэлж байсан юм. Манай улсын одоо экспортын бүтээгдэхүүний голлох хувийг эзэлдэг одоо нүүрс төмрийн хөдөр гээд одоо уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үн одоо дэлхийн зах зээл дээр энэ худалдааны дан, Трампын тарифтай холбогдуулаад бас экспортын бүтээгдэхүүний үн унж байна. Тэгэхээр ийм цаг үед бол бид нар цаашдаа мэдээж одоо шаардлагагүй одоо төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтуудын ажлуудыг түр хугацаанд зарцаах, за хэрэглээг хумих одоо тодорхой бодлого чиглэлүүд бол авчрал бол хэрэгжүүлнэ. Ийхүү он гарснаас хойш олон анхаарлын төвд байгаа эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотгол, экспортын орлого гэд эдгээр асуудлууд нь иргэдийн санаа зовж байгаа шиг хурцтаагүй гэж засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хэллээ. Ингэхдээ үүсэж болох нөхцөл учирч болох эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаараа ярихдаа ажлын хэсэг байгуулна гэхээс өөр дөрвтэй зүйл ярьсангүй. Зарим хууль эргэцэн хүрээнд уул уурхайн биржийн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг хэлсэн юм. Эрх баригч шийдвэр гаргагчдын сайхан үгс оширхын хэрээр хүнсний дэлгүүр дэх өрийн дэвтэр зузаарсаар нь он гараад 3 хүрэхгүй сарын доторх үнийн өсөлт төрөл төрлийн татварын дарамтын нөлөө нь өрийн дэвтрийг инхүү зузааллаа. Олсон хэдэн төгрөгөө татвар үр зээлэндээ өгч өчүүхэн хэсгээр нь хүнсээ авахд хүрэлцэхгүй учраас дэлгүүрт үр зээл тавихаас өөр сонголтгүй болоод байгааг иргэд хэлж байна. Харин худалдаа эрхлэгчдийн зүгээс иргэдэд зээл өсөөр байгаа зүйлдээ эргэлтийн хөрөнгөгүй болж байгаагаа учирлаа.
Хүмүүс өөрөө ажиллаа дараад гэрийнхээ ойролцоо хүнсний дэлгүүрээс ихэвчлэн 500 г будаа, 1 кг гурил, 4 ширхэг төмөс, 1 луван сонгон худалдан авч байна. Энэ нэг айлын 3 хоногийн хүнс гэхэд хэлцдэхгүй. Энэ 5 хүнс хэдэн төгрөг болсныг одоо та бүхэнд танилцуулъя. За бидний худалдан авсан бүтээгдэхүүн бол 8380 төгрөг болж байна. За гэхдээ энэ бага мөнгө биш. За энийг бол одоо иргэд бол 7 хоногийнхоо 5 өдөрт нь бол хүнсний бүтээгдэхүүнээ авахд ингээд зарцуулж байгаа мөнгөн дүн. Гэхдээ энийг бэлэн мөнгөөр одоо тэр болгон авах иргэдийн тоо бол одоо буурч байгааг бол дэлгүүрийн эзэн хэлж байна. Хүмүүс одоо тэгээд зайлшгүй бас цалин мөнгө буугаад өгүүлбэрийг л ингээл бас өгч байгаа юм л та. Тэгтээ бас ихтэй асуудал өгнө. Ихтгэл асуудал бас аваад авахгүй шүү дээ. Тийм тэгэл зарим зайлшгүй 50 60 зарим 5 6 мянган цаас зарим 2 300 100 ингээ явсараад төв 500 мянгаас өртөл явж байна тий. Одоо зарим ном дамжуулаад сар дамжуулаад өгөх бас ингээл тий өгч байгаа л та. 2 жилийн өмнө гэхэд өдөртөө 1-2 сая төгрөгийн орлого болдог байсан эдний дэлгүүр иргэдийн худалдан авах чадвар суларсны улмаас өдөрт 400-аас 500 мянган төгрөгийн орлогыг л өдрийн 12 цаг махран сууж байж арай гэж гүйцээж байгаагаа хэлж байна. Ингээд үр зээл тавих хүн олон байгаа учраас өрийн дэвтэр хуруу зузаарч эсэргээрээ бараа эргэлтийн мөнгө нэмгэрч байгааг хэлж байлаа. Харин иргэд хүнс нь ихэнх нь хүнсээ аваад тэгэл дуусчих шүү дээ. Бараг тэгээд тэгээд цаашлаад одоо нэг хувцас аваад өмсөйхэр хүрэхгүй ганцхан тэгж явахтар таарч байна. Бүх юм өндөр болцсон байна. Одоо тэг хүнсний одоо хүмүүс хүнсэл дийлээд их юм болоод шүү дээ. Бараа мараа бол бүр харалтгүй шүү дээ. Угсаа хоол унд галж явахандаа л юм даа юм да. Ялаа авлах цалингийн хаалн цалингийнхаа зээлд явна. Нөгөө хэсэг нь болохоор гэрийнхээ хүнс юунд аюулс ямар ч хүлцээ байхгүйгээр татвар янз бүрийн татвар хадагдаад авахгүй болчихсон шүү дээ. Хамгийн гол нь эдгээр өөрсдөө хийсэн одоо тэр өөр төлөөсүүдийг ард түмнэрээ төлөвлөхийн тулд ийм ажил хийгээд байгаа гэж бодож байгаа. Ирэх 4-р сараас цалингийн доод хэмжээ 660 мянгаас 792 мянган төгрөг болж өсгөр болсон. Хариуд нь 5-р сараас ус дулааны үн 85 хувиар нэмэгдэнэ. Энэ хэрээр өрийн дэвтэр улмал зузаарах үзье. Хуваарь хөдөлмөр эрхлэгчид эрүүл мэндийн даатгалын шимтгэлд сард 6600 төгрөг төлж байгаа. Энэ шимтгэл эх сараас эхлэн 240 хувиар нэмэгдэж 15840 төгрөг болох нь. Оны өмнөхөн эрүүл мэндийн даатгалын сан хоосорч эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтгүй болж эмнэлгүүд өвчтөнөө буцааж байсан. Харин одоо шимтгэлээ нэмж байгаа учраас тусламж үйлчилгээ нь дагаад сайжрах болов гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Энэ талаар эрүүл мэндийн даатгалын газрын ерөнхий газрын даргаас инх болдоос тодрууллаа. Иргэн одоо жишээ нь тэр нөгөө нэмэгдсэн төр шимтгэлийн орлогоор 180 мянгаыг төлөөд нэг иргэн 204 сая төгрөгийн хүртэл тусламж үйлчлэгээ авсан ийм тохиолдол байна. Энэ өөрөө өвчин хилж ирдгүү хийж ирдэг тийм ээ. Тийм учраас энэ ч биднес тусламж үйлчлэгийг Монгол улсад үзүүлэл явж байгаа гэсэн. Манайх чинь одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн 4% шүү дээ тийм ээ. За сан маань өөрөө бас тодорхой хэмжээний ажил олгогч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогоор энэ жилээс хэрэг баг тал хувь нь бүрддэг болсон. Энд чи иргэд төлөөд шимтгэлтэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж иж тусламж үйлчлэгийг авах ёстой шүү дээ иргэн бол тийм ээ. Манайх бол иргэн бас харьцангуй ихэнх тусламж үйлчлэгийг иргэдэд одоо айлуулах санхүүгийн дарамтгүй бүртэмжтэй үзүүлэх юм бодлогыг барьж авдаг. За тэр 1% нь 2% болох төр ингэж нэмэгдэж байгаа. Өмнө нь 1%-аар төлдөг байсан 6600 байсан байхгүй юу? Энэ маань өөрөө нэг цалингийн доод хэмжээ өссөнтэй холбоотой энэ чинь бас ингэ нэмэгдлэн дээшээ гараад ирчих гэсэн. Хуваарь эрүүл мэндийн даатгал төлөгч иргэний төлөх шимтгэл 240 хувиар нэмэгдлээ. Энэ мэтээр иргэдээс ил даалт хэлбэрээр шимтгэл хурааж татвар болгон хурааж авсан мөнгө хэрхэн зарцуулагддгийг харуулсан ногоон автобусны шүүх хурал үргэлжилж байна. 9 дахь өдрөө болж байгаа шүүх хурлаар автобус нийлүүлсэн Тэнүү Огоо болон хамтран ажилласан гих MCE Partners компани төлөөллүүд мэдүүлэг өглөө. Өнөөдөр би энэ 24 хүний хамгийн сүүлийн хүн. Тэгэхээр ер нь ингээд нийгэм болон над дээр ирж байгаа энэ мэдээллүүдийг харахад бид хэдийг одоо энэ 24 хүмүүс бид нарыг энэ эрүүгийн хуулийн зүйлчлэлээр ямарваа нэгэн авилга албан тушаалтын хэрэгтэй холбоотой мэтээр ингэж байнга шалгаж асууж нотлох гэж ингээд тал талаас байнгын ийм дарамт шахалт үзүүлж өнөөдөр хүртэл ирсэн. Аюушиг утаагаамыг намайг MCE Partners гэхээгийн гүйцэтгэх захирал ажиллаж байсан Бодор Туяатай үйлдэлээр санаатай нэгдгэж
бүлэглэн компани тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88-ийн 1 дэх хэсэгт их хэмжээний хилцэл хийх шийдвэрийг төлөөдөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргана. Эхүү 25 хүн нэр холбогдсон шүүх хурлын хамгийн сүүлийн нэр холбогдогч мэдүүлгээ өглөө. Өнгөрсөн хугацаанд 2 жил шахуу шүүх цагдаагийн хаалга татаж шалгуулсан хүмүүс өөрсдийгөө хэрхэн юу гэж өмөрснийг эргэн сануулъя. Ажилтай холбоотойгоор, цаг хугацаатай холбоотойгоор, шуурхай зохион байгуулалттай холбоотойгоор одоо Сүхбаатар сайдаас өгчээс үүргүүд нь сүлдээ бүтэлж асуусан асуулт болгонд нь нийцүүлсэн байдлаар л хариулт өгдөг өгөөд ингэ явцсан байна. За ойлголоо. Энд дээр тодруулъя. Мөрдөн шалгах ажиллагаанд та мэдүүлэг өгөх үед ямар нэгэн дарамт шахалт байсан уу? Сая би хэлжлээ. Ил талт хэлбэрийн дарамт шахалт байсан. Евро стандарт гэдэгтээ евро 2 юм уу 3 юм аль хөдөлгүүрийн та яриад байгаа. Та түнсээ бас хэлэхдээ евро стандарт л гэж хэлээд шүү дээ. Евро стандартын шаардлага хангасан гэдгээр би хэлж байна. Яагаад бэ гэхээр байж та би энэ гэрээ байгуулах үед өвчтөй байсан. Тэгээд гарын хэсэг зурсны дагуу би очиж 2 дугаар гарын хэсгийн зураад энэ гэрийн гарын хэсэг зурсан байна. Энэ өвөл нэг 7-800-аар шийдчихээ 100 шийдчихээ. Монголын түүхэнд хинч ийм зорилт тавьж чадаагүй. Би энийг хийчихье. Би хийхдээ энэ улсуудад энэ ажиллаж байгаа улсуудад би хулгайлаа өөрөөр надад төдөө өвгөөрөө ингээрээ тэгээрээ ихгүй. Нэг ийм улс зүйн албан тушаалтан байж эх оронч байна гэдэг бол ийм бай. Тэгээ энэ өвөл би энэ ард түмэнд харуулад тэгээ би нэг сонгуул болох гэж байна. Гэт мөнгө хизээш миний нэгдүгürt байгаагүй байхгүй юу? Сайн нэр бол миний амьдралын хамгийн чухал зүйл байсан. Өнөөдөр харамсалтай энэ сайн нэрээ одоо алга болж Ногоон автобусны гих тодтолтой хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангаар яллагдагчаар татсан. Албан тушаалын байдлаа ургуулan ашиглаж бүлэглэн онц ноцтой хохирол учруулсан гих зүйл ангаар 6 сараас 8 жилийн хорих ялгаар зөвлжлэн шүүж байгаа юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Анхааруулж сэрэмжлүүлсээр л байхад хүний үг авдаггүй хэсэг бүлэг хүмүүсээс болж он гарсаар 2 сарын дотор 16 удаагийн ой хэрийн төмөр гарлаа. Бараг хавар намартай ой хэрийн төмөр заавал гарах ёстой юм шиг тогтсон жишгтэй болоод уджээ. Улсын хэмжээнд гарч байгаа нийт ой хэрийн төмрийн 49.3% нь зүүн 3 аймагт гарч байна. Наривчилбал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Халахгол суманд нийтдээ гал төмрийн 50 гаруй хувь нь бүртгэгддэг байна. 1, 2, 3, 4. Саяны миний алгасан 4 алхам бол 2 метртэй тэнцэнэ. 10 м секундэд салхилахад 0.2 секундын хугацаанд саяхан миний алгасан 4 алхам буюу 2 м газар бүрэн шатаж дуусна. Яг ийм хурдтай буюу 1 гэж тоолж амжихгүй ийм хугацаатай гал төмөр Дорнод Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт боллоо. Ийм хор хохирол их амссан гал төмөр нь ерөөсөө л иргэдийн буруутай үйл ажиллагаа юм а гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Гал төмөр гарч байгаа шалтгааны 90% нь иргэний буруутай үйл ажиллагаанаас болдог байна. Саяхан Дорнод Сүхбаатар аймагт гарсан гал төмөр төвлөрсөн хогийн цэгээс ихтэй. Өөрөөр хэлбэл ил задгаа үнс нурмаа бүрэн унтраалгүй хайснаас хүчтэй салхины нөлөөгөөр гал авалзаж төмөр гарах эрсдэл үүссэн болохыг хэлж байна. За иргэдийн зайлшгүй мэдчих зүйл бол одоо мэдээж одоо үнс аваа гаргаад асах та зориултын буюу одоо аюулгүй гэж илүү оновчтой аюулгүй тагта төмөр савнд хийж одоо бүрэн унтраах гэдэг байл эсвэл асгасан үнс нурмаа тийм үү шороотой хольж зуурж одоо бүрэн унтраах гэдэг юм чиглэлээр шар ус шатааж байгаа манай иргэдийн нэг бүрээ олгож байдаг. Бид нар хараа хяналтаа өөрөө овоолоо шатаад би хажууд нь байж байгаа шатааж ийнэ гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгтэл ганцхан юу гэдгийг салхилаад гэдэг юм уу? Нөгөөтг нь хүсрээ дараагийнхаа нөгөө гал төмөр гарах гэдэг дэмжих бодис материалаар ингэ шатаад нэгэнд өнгөрсөн байдаг.
Харин 2024 онд 863 удаагийн ой хэрийн төмөр бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 119-оор нэмэгдсэн тоо үзүүлэлт болж байна. Үүний улмаас улсад 629.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оныхтой харьцуулахад 378.1 тэрбумаар нэмэгджээ. Мөн гамшигт үзэгдлийн улмаас өнгөрсөн онд гэхэд 2199 хүн нас барсан дайн байлдан болдгоо орны хувьд харамсмаар тоо үзүүлэлт юм а. Хэрвээ галт төмөр гаргасан эзэн холбогдогчийг эзэслэн тогтоосон тохиолдолд эрүүгийн хуулиар ийм хариуцлага тооцоолдог байна. Эрүүгийн хуулийн 24 дүрмэлгийн 7 дугаар зүйл заасан ой хэрийн төмөр тавих гэмт хэрэг нь болохоор гал шатамхай зүйлтэй боломжгүй харьцсны улмаас хүний эрүүл мэнд ой хэрийн төмөр гарч хүний эрүүл мэнд мах бодод хүнд гэмтэл учруулах эсвэл хүний амнаас учруулсан бол 1-5 жилийн хорих ялын шийтгэлтэй байдаг. За хэрвээ ой хэрийн төмрийг санаатаагаар тавьсан бол 2 жилээс 8 жилийн хорих ялтай байдаг. Санамсаргүй санаатай болдог ийм байгаль экологийн эсрэг гэмт хэрэгт хуулийн өндөр хариуцлага тооцож таслан зогсоохгүй бол цаашид хичнээн хүний эрдэнэт амнаас эд хөрөнгө мал хорогдохыг таашгүй юм а. Тиймээс болцшгүй эрсдлээс зуршин сэргийлэхийг холбогдох албаныхан уриал. Манай улсад 13-аас 18 насны хүүхдүүдийн 90% нь Facebook ашигладаг байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар харилцаа холбоо зохицуулах хороо болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран цахим орчин дахь хүүхэд хамгаалал сэдвтэй сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд хүүхдүүдийг сошиал хэрэглээ болон хүүхэд хамгааллын хуулийн зохицуулалтын талаар яригдлаа. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Facebook-ыг 13 наснаас эхлэн ашиглах боломжтой болдог. Гэтэл 13-аас доош насны хүүхдүүд эцэгхийн сошиал хаяг нээж өгөх тохиолдол цөөнгүй байдаг. Хүүхдүүдийн захим хэрэглээ орчин үед маш чухал сэдэв болж эцэг эхчүүд болон багш нарын анхаарлыг татаж байна. Технологи интернет хөгжихийн ирээр хүүхдүүд улам бага наснаасаа гар утас, таблет, компьютер ашиглах болсон. Үүнийг хэмжээ хязгаартай үзүүлэхээр анхаарах шаардлагатай байна. Хуулийн 8-р зүйл маань цахим орчныг эцэг эхчүүдээсээ илүү сайн мэддэг, эцэг эхчүүдээсээ сайн ашигладаг. Тийм болохоор эцэг эхчүүд одоо нэг утсаа боль гэж хэлэхээсээ илүү бас технологийн боломжуудыг ашиглаж хүүхдүүдэд хамгаалах боломжтой байгаад байгаа. Ягаад гэхээр энэ чинь өөрөө технологийн хэрэглээг технологийн шийдлэр нь илүү одоо хамгаалах нь зөв байгаад байна. Өнгөрсөн онд батлагдаж мөрдөгдөж эхэлсэн хуулиараа ямар байх вэ гэхээр интернетийн үйлчилгээ эрхлэгчид маань бас өрг хүлээсэн байдаг. Одоо айл өрхийн хэмжээнд хэрэглэгдэж байгаа интернет нь одоо parental control-ын тохиргоо идэвхжүүлэх боломжтой байж байдаг. Тэгэхээр тухайн үйлчилгээ эрхлэгчээсээ заавар зөвлөгөөгөө аваад бидийнхэн одоо хэрэгэлдэг ямар аппликейшн, ямар вебсайтуудыг хэрхэн яаж хааж блоклж болох вэ гэдэг бас заавар зөвлөгөөнүүдийг авч болно. Мөн хүүхдийнхаа зураг бичлэгийг захим орчинд байршуулах нь эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс зөвлөдөгч эцэг эхчүүд ойшоохгүй хэвээр байна. Технологи хөгжсөн энэ цагт таны хүүхдийн өхөөрдөм зураг бичлэгийг хэн хэрхэн ашиглахыг та орлошгүй билээ. Үр дүнд нь хүүхэд л хохирогч болоод үлддэг гэлээ. Боломжууд байгаад байна. Хүүхд хамгааллын тухай хуулийн одоо шинжилсэн хариулга 2024 оны 9-р сарын 1-ээс хойш хэрэгжиж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэ дээр бол одоо бас хуулийн хувьд бол одоо хэцүү дэвшил бий болсон нийгмийн харилцаанд гарч байгаа шинэлэг өөрчлөлтүүдийг одоо зохицуулах юм боломжгүй одоо хэд хэдэн онцлог юм зохицуултууд хийгдсэн ба одоо эцэг эхчүүд одоо өөр хүлээгчд юу их юм бэ гэдгийг одоо бас зохицуулж гисэн байна. Тэгэхээр жишээлх юм бол одоо эцэг эхчүүдийн хувьд бол хүүхдийн дуу дүрсний бичлэг, хүүхдийн эрхийг зөрчиж болшгүй ийм одоо яг нь дуу дүрсний бичлэгийг бол нийт түгээхгүй байх ёстой мэдээж үүргийн үед. За түүнээс гадна одоо контент үйлдвэрлэгчд тийм ээ эдгээр нь бол одоо хүүхдэд хортой агуулгыг бол бас одоо нэвтрүүлэхгүй байх. Хэрвээ одоо ирсэн тохиолдолд бол энэ дээр магадгүй олон нийт түгээхгүй байх талаас үүрэг хариуцлага хүлээх ёстой. 13-аас 18 насны хүүхдүүдийн дундах цахим хэрэглээний судалгаагаар 70% нь нэгээс олон хаягтай гэсэн дүн гарчээ. Хүүхдүүд эцэг эхээсээ нуусан илүү сошиал хаягаараа хүмүүстэй танилцах, томчуудын хараа хяналтаас хол ашиглах зорилгоор нээдэг байна. Бүгд найрамдагтад ард улсын хиймэл оюун хөгжүүлэгчид дахин нэг удаа захиурын хөндийхэнд хүчтэй цохилт өглөө. Хятад улсад төвтэй стартап ChatGPT-г бүтээгч OpenAI-наас ч илүү хүчирхэг агентийн систем бүтээж чадсан талаар технологийн салбарын шуугиж байна.
Сар гарангийн өмнө тохиож байсан DeepSeek момент дахин нэг удаа технологийн салбарт мэдрэгдэж байна. Хятадын Butterfly гэх нэртэй стартап Manus AI гэж нэрлсэн агентийн системээ өнгөрсөн 7 хоногт танилцуулсан байна. Уг систем нь OpenAI компани хамгийн сүүлд танилцуулагдсан сар бүр $200 төлж ашиглах хэрэгтэй Deep Research-с илүү өндөр үзүүлж чадсан байна. Хэмэл оюуны технологи 2022 оны 11-р сард ChatGPT чатботоор өргөн хэрэглээд дэвтэрч эхэлсэн. Үүний дараа зураг, видео бичлэг үүсгэх чадварууд нь илүү боловсронгуй болсоор байгаа. Тэгвэл хэмэл оюуны дараагийн давалгааг хэрэглэгчийн хувийн туслахын үүргийг гүйцэтгэх чадвартай агентийн систем байна гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байгаамаа. Одоогийн байдлаар өргөн хэрэглээнд дэвтэрсэн ихэнх хэмэл оюуны модулууд чатбот хэлбэрээр ашиглагдаж байгаа. Асуулт асуухад хариултыг нь өөрийн сан дээр боловсруулах замаар ажилдаг гэсэн. Харин агентийн системүүд нь бодит үйлдэлүүдийг хийх чадвартай юм. Жишээ нь танд орон сууц түрээслэх шаардлага үүслэе гэж бодъё. Тэгвэл та өөрийн тавьж байгаа шаардлагуудаа бичээд оруулахад хэмэл оюуны модель танд тохирох орон сууцуудыг санал болгох, бүх төрлийн мэдээллүүдийг нэгтгэж гаргаж ирэх хүчин чадалтай болж байгаа гэсэн үг юм. Өнгөрсөн оны сүүлээс хэмэл оюуны технологи хөгжүүлэгч компаниуд энэ чиглэлийн системүүдээ ээж дараалан танилцуулсаар ирсэн. Мөн төхөөрөмж үйлдвэрлэгчид ухаалаг утас, лаптопуудыг олон төрлийн агентийн системүүдийг удирдах боломжтой нэгдсэн төв нь болгохыг зорж байгаа. Гэвч Apple компанийн хувьд өөрсдийн хэмэл оюуны шинжилтээ 2026 он хүртэл хойшлуулснаа мөн өнгөрсөн 7 хоногт зарлаад байгаа. Харин Хятад улсад төвдөө төдийлөн танигдаагүй Butterfly стартап тэднээс хэдэн алхмын урд алхаж байгаа гэдгийг харууллаа. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт танилцуулагдсан Manus AI анкет шүүх, аяллаа маршрут гаргах, хувьцааны ханшийн шинжилгээ хийх чадруудыг эзэмшсэн ерөнхий хэмэл оюуны агентийн туршилтын хувилбар гэдгийг анхаарах хэрэгтэй. Эдгээр мэдээлэл цацагсны дараа Manus AI-ийн хандлт огцом нэмэгдэж, одоогийн байдлаар зөвхөн хүсэлт илгээж зөвшөөрөгдсөн хэрэглэгчид ашиглах боломжтой болоод байгаа. Энэ нь жижиг стартапын нөөц олон зуун сая хэрэглэгчдийн хандлтыг хүлээн авах сервер нөөц хангалтгүй байдагтай холбоотой юм. Эргэн сануулгад DeepSeek-ийн амжилт хямд өртгөөр тэргүүлэх хэмжээний хэмэл оюуны модель бүтээж болохыг харуулсан. Тэд өөрсдийн модулуудаа ашиглахад үнэгүй мөн open source байдлаар тавьсан нь гол ялгарл нь байсан юм а. Харин нөгөө талд хэмэл оюуны технологийн гол нүүр царай болсон OpenAI модулууд улам өндөр үнэтэй болох магадлалтай байна. Information агентлагийн мэдээлснээр OpenAI компани докторийн түвшинд сэтгэх чадвартай модулоо сарын $20,000 үнэтэйгээр хэрэглээн дэвтрүүлэхэд зэхэж байгааг нь. Хэмэл оюуны үнийн өрсөлдөөн одоо эд явагдаж байна. Зарим мэрэгжилтнүүд дэд бүтцийг хэн бүтээж чадна тэр нь ялагч байна гэж үзэж байгаа юм. Тэр ч утгаараа томоохон технологийн компаниуд энэ жил дэд бүтцийн бүтээн байгуулалтанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт зарлага мэдэгдээд байгаа лээ. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Бид энэ удаад шүдний эмнэлгийн чиглэлээр бизнес эрхлэгчийн байр суурийг хүргэхээр бэлтгэлээ. 40 гаруй ажилтнтай аж ахуйн нэгжийн хувьд татвар нийгмийн даатгалын асуудал хүндрэлтэй байдаг гэлээ. Тиймээс жижиг дунд бизнесүүдийг бодлогоор дэмжих хэрэгцээ байгаа гэдгийг тэдний зүгээс хэлж байлаа. Манай эмнэлгийн хувьд бол 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо орог 7-8 дахь жилдээ явж байгаа. Анх их нэртэйгээ хоёулаа эмнэлгээ эхэлж исэн. Манай эхнэр шүдний эмч мэрэгчлээ. Тэгээ өнөөдрийн хугацаанд болохоор бид нар 38 40-үлээ болцсон юм баг болцсон ажиллаж байна. Асуудлууд гэвэл ер нь одоо юу гэх юм бэ? Манайх одоо жишээлбэл 40 хүнтэй ингээд ер нь жижиг одоо аж ахуй нэгж гэх юм уу та. Учиргүй тийм томч биш, тийм ч бас жижиг биш. Тэгэл ингээ үзэнгүүд одоо юм татварын асуудал ч юм уу, нийгэм даатгалын асуудал гэдэг ч юм. Одоо бид нар жишээлбэл нийгмийн даатгал бусад бүх ингээд бичиг цасны зүйлүүд яг ингээд улсдаа яг ийм байдлаар явах хэрэгтэй гэдэг яг хууль дүрмийнхэн дагуу ер нь явагддаг л та. Тэнгүүд тэрэн дээрээс уялдаж одоо бид нар шиг ийм жижиг одоо үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг ингээд зөх хэмжээнд одоо яг улс орнуудын хувьд яаж дэмждэг чинь тэрийг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ тийм байдлаар ижлэхийг ингээд дэмжиж өгвөл ер нь л нааштай. Нилээн одоо энэ чинь бидний одоо нэгсэндээ Монгол татвараа ингээд улстай өгөх нь бол өвөрг шүү дээ. Энэ чинь эх оронч гэдэг үзэл гэж би хувьдаа боддог. Тэгэнгүүт энийг аль талаас нь ингээд нэм уялдаа холбоотойгоо дэмждэг ч юм уу. Тийм байдлаараа бол ер нь л тундажгүй. Мэдээж юу гэх юм яг салбарын хувьд бол одоо жишээлбэл совилгчийн хомсдол эмчнэр ингээд бэлтгэдээд гарч байгаа ингээд юмнууд байгаа л да. Мөнхийн одоо совилгч бол ганц шүдч биш ингээд бүх салбарт хомсдолтой болцсон. Мэдээж яг байгаа совилгч нараа одоо тий эмчийн туслахуудаа айгуу сайн ингээд юм тогтвортой ингээд байлгах. Тэр нь бол тэгэл мэдээж цалин мөнгө болоо ингээд ажиллах орчин хамт олон бас чухал. Тэрнтэй уялдуулна. За тэгээд нэмэлтээр одоо оюутнууд бас манай эмнэлэг дээр ирж нэг шинэ юм үзэж харъя. Тэгэл явдаг л да. Тэгэл тэр болгонд нь ингэж уялдуулж мэдээж
Одоо зөвхөн миний үед гэх юм уу одоо би ч нэг учиргүй тийм дээр юм биш гэхдээ зөвхөн ингээд үед явж ирсэн зүйл нь юм сурж байгаа юм чинь юм харж байгаа юм чинь гэл юм имлэгт оюутан байхдаа ингээд эмчээс тухайн имлэгтээ ингээд юм харж үзэж явдаг л та. Тэнгүүд одоо болохоор ер нь бас учиртай болсон. Бүх имлэгүүд оюутнууд зөх хэмжээнд ажилтдаг. Тэрнийхээ хэрээр өөрийнхөө одоо тухайн имлэгийнхаа ч юм уу нөхцөл байдал тааруулаад цалин үлсээ авдаг болсон гэдэг ч юм уу. Ер нь айтайхан. Гэхдээ л яг үндсэн яг тэр совилгч гэдэг мэргэжил бас үндсэнтэй шүү гэдгийг бас нэг аль нөхцөлдөө бас аягүй ойлгогдоод явуулах гэж боддیں۔ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Урагшлуулсан та бүхэнд гадаад мэдээг инх болгон хүргэх болно.